Өдрөө сайн байцгаана уу? Рослит харууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах байна. За 2026 оны хамгийн анхны мэргнийхаа сэдвийг маш сайн бодож байгаад ер нь л өнгөрсөн одоо ирээдүй гэсэн ийм 3 үеийн уншлага хийхэр боллоо. За тэгэхээр өнгөрсөн болоод одоо цагийн маань энерги уншлага паблик явах болно. За ирээдүй цаг дээр буюу ер нь ойрын 3-6 сарын хугацаанд юу болохоор байна, юун дээр анхаарахаар байна гэсэн дэлгэрэнгүй уншлага маань нэмэлт сэдв болж орох юм аа. За 2026 он гараад нэгэн ном эхлүүлсэн байна. Энэ бол Фэнг Шүү. За Фэнг Шүүг ер нь бол сүүлийн үед бол маш их сонирхож байгаа. За тэгэхээр тэрхүү номон дээр маань гарсан нэгэн зүйлийн талаар та бүхэндээ сонирхуулахад амьдралыг хэрвээ маш том далай гэж бодох юм бол далайн одоо хөвөөн дээр маш гоё усан онгоцтой баян тансаг амьдарч байгаа хүмүүс байна. Яагаад зарим нь маш сайхан баян тансаг амьдарч байхад зарим нь яагаад харанхуй нөхрөө ундаг вэ? За тэгэхээр яг хөө энэ дээр бол надад бол яг ингээд нэлээ олон зүйлийг судалж хахад хоёр вариант. За эхнийх бол далд ухамсартайгаа холбогдож чадаж байгаа буюу өөрийнхөө одоо ухамсарыг сэрэж байгаа хүмүүс тийм. За хоёрт нь болохоор итгэл үнэмшил хэрэгтэй учраас би энэ зүйлийг одоо судалж эхэлсэн. Миний хувьд бол энэ маш сонирхолтой санагдаж байгаа. Тэгэхээр цаашд бас уншлаганд маань Фэнг Шүү талаар бол бас өөрөө орж ирэх байх гэж бодож байна. Тоон зурхаа бас орж ирэх байх гэж бодож байна. За ингээд бүгдээрээ уншлага ямар ч гэсэн эхлүүлцгээе. За тэгэхээр группийнхаа сонголтыг хийцгээе. За группийнхаа чулууны сонголтыг маань та бүхэн маань харж байгаа. За тэгэхээр 3 группийнхаа сонголтын картыг гаргаж ирцгээе. За групп 1-ийн маань сонголтын карт. За Five of Cups. За ер нь бол нэлээд тодорхой харагдаж байгаа энэ карт маань том карт байгаа. Хоёр дахь карт маань Three of Pentacles. За гурав дахь карт маань Nine of Pentacles гэсэн 3 картны сонголттой уншлага болох нэ. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийнхэн маань Five of Cups гэсэн картын сонголтыг хийсэн байна. За Five of Cups карт маань юу байдаг вэ гэхээр ер нь бол ийм сэтгэл зүйн хувьд нэлээд уналттай, нуралттай дотоод сэтгэл одоо ингээд нэг тойпогоор ярих юм бол дотоод сэтгэл ингээд нэг нэгээрээ нурж унж байгаа. Ер нь бол одоо маш их сэтгэлийн шарахтай, гунигтай, хин нэгэнд гомдсон сэтгэлтэй, хаягдсан сэтгэлтэй ч гэдэм үү те. Ер нь бол нэг юм одоо өөрийн үнцэн гэдэг зүйл энэ хүнд одоо те маш их бодогддог. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан 3 картын сонголт гаргаж ирэх болно. За эхний карт маань бол өнгөрсөн цаг дээр та ямар байсан одоо ирээдүй гэсэн 3 картаа бүгдээрээ ямар ч байсан эхлээд гаргаад ирээ. За групп 1-ийн маань Five of Cups карт илэрхийлэх карт. За энэ карт маань унж байна. За Ace of Swords гэсэн картын маань сонголт гарч ирлээ. За одоо цаг Seven of Cups. За ирээдүйд цаг буюу 3-6 сарын хугацаанд таны амьдралд гарах ямар нэгэн өөрчлөлт гэж уншлага байна. За Devil карт маань гарч ирсэн байна. За тэгэхээр бүгдээрээ ер нь бол энэ Devil картыг энэхүү карт энэ болохгүй. За энэнгээрээ ингээ халахалчээ. Яагаад халахалж байгаа вэ гэхээр ер нь бол болохгүй. YouTube маань иймэрхүү бас зургийг аягүй тийм мэдрэг хүлээж авдаг байгаа. За тэгэхээр Five of Cups картын маань сонголтыг хийсэн хүмүүс маань
3 цагийн одоо нөгөө нэг эргүүлэгт гэдэг шигтэй ер нь бол яг өөрийн сонголсон карттай мөн адил сэтгэл зүйн хувьд үнэхээр асуудалтай явдаг хүн байгаад байна. За тэгэхээр энэ асуудлыг бүгдээрээ ямар ч хэлсэн ирээдүйн цаг дээр буюу Devil картн дээрээ сонголтын карт одоо нэмэлт уншлага маань нэлээд өргөн дэлгэр болох байх гэж бодож байна. Энд маш их зөвлөгөөтэй байна. За тэгэхээр Air of Sword карт маань за та өнгөрсөн цаг дээр бол ямар нэгэн байдлаар өөрийнхөө сэтгэлийн шарах ямар нэгэн гомдол ямар нэгэн ийм үн цэнгүй байдал гэдэг зүйлээс өөрийгөө ерөөсөө чөлөөлж чадаагүй хүн байгаад байна. За Air of Sword карт маань харж байгаа за нүд нь хаалттай. Энэ хүн маань хүлээтэй. За дээр нь спорт картууд маань буюу энэ асуудал бэрхшээлтэй жоохон ийм шийдэж болох ч болохгүй ч таны хувьд асуудлууд таныг эргэн тойрон хүрээлсэн та энэ асуудлаасаа гарч чадахгүй байсан гэсэн ийм карт байна. За тэгэхээр ер нь бол Air of Sword дээрээ яг энэ ямар учиртай ийм хүлэгдсэн маш ийм одоо хөдөлгөөнгүй ийм нэг байгаа яг ингэ нэг гацсан мэт гэдэг шиг л ер нь бол тийм карт байгаа. Тэгэхээр энэ картныхаа бүгдээрээ илүү дэлгэрэнгүй харцгаая. За групп нэгийнхэн маань өнгөрсөн цаг дээр Air of Swords 8 сэлэм карт маань ямар утга учиртай картууд болж байна. За King of Cups карт маань эхний карт. Three of Wands. Four of Swords. Shade of Side. The Fool. Queen of Pentacles. За King of Pentacles. Nine of Wands. За Air of Swords карт маань бас хамгийн төгсгөлдөө дахин гарч ирлээ. За тэгэхээр яагаад ч юм те энэ бол миний хувьд бол штэ нэг юм Queen of Pentacles хоёр карт маань гарч ирнэ гэдэг маань энэ ямар нэгэн байдлаар та хайр сэтгэлийн хувьд нэлээд нөгөө сэтгэлийн шарахтай явдаг хүн байгаад байна. Тэгэхээр энд бол штэ эхнэр нөхөр ээж болно. Эсвэл та хайртай хүнтэй салсан ч юм уу одоо хайртай хүн таныг орхиж явсан ер нь бол нэг юм энерги. За тэгэхээр хамгийн эхний карт маань King of Cups картаар эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр King of Cups маань юу гэдэг вэ гэхээр энэ бол одоо маш их хайрыг өгдөг ийм эргэтэлэг энергитэй карт байгаад байна. Тэгэхээр ямар ч байсан өнгөрсөнд байгаа энэ хүлэгдсэн бодол бол яалтчгүй хайр сэтгэлтэй холбоотой. Дээр нь Three of Wands карт бол хүлээлтийн карт, холын харилцаа, тодорхой бус хүлээлт тэгээ нэгэндээ ямар нэгэн байдлаар ингээд нөгөө уулзчих гэдэг ч юм уу одоо очие гэхээр ингээ боломж нь байхгүй байдаг ийм зүйл одоо ийм одоо утгыг агуулдаг карт гэсэн үг. За Four of Swords бол яг ийм гатсан буюу тэгээ Air of Swords карттай яг мөн адил. Air of Swords карт маань сая ингээд энэ өнгөрсөн цагаа бид нар одоо тодорхой олох гээд гаргаж ирсэн чинь дахиад Air of Swords карт маань гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр Nine of Wands карт бол ер нь бол яг нөгөө ийм юу шархацсан цэрэг гэж нэг ийм карт үүдээ. Энэ карт нэлээ ийм филинг бол маш хүнд. За Air of Swords карттай яг адилхан нэг ийм юутай одоо нэг ийм хүлэгдмэл урагшлах гэхээр ямар нэгэн хүч байхгүй нэлээ сул энерги
тэ карт байгаад тийм. За тэгэхээр энэ зүйл дээр бол та үнэхээр тэ өнгөрсөндөө бол арга хэмжээ авч чадсангүй тэ. Дараагийн маань карт юу вэ гэхээр full карт тэ. Тэгэхээр энэ full карт бол надад яагаад ч юм те энэ асуудлаасаа та гарч чадаагүй буюу shadow side гэдэг карт маань энэхүү тарot картны маань нэмэлт карт байдаг. За энэ бол ер нь бол devil карттай маш төстэй. Ер нь бол нэг нэгнийхээ одоо сүдэр талыг толдох гэсэн нэг юм утга учир байгаа. За тэгэхээр ер нь бол те хүн одоо жишээ нь ингээд өөрийнхөө энергийг хэрвээ одоо мэдэж авъя гэх юм бол таны амьдралд очраад байгаа хин нэгнийг эргэн тойрныхоо зүгээр нэг 5 хүнийг л харчаад та одоогийн энерги ямар байгаа вэ гэдг нь ерөнхийдөө бол тодорхой болж ирдэг байгаа. За тэгэхээр эндээс бол харах юм бол те ер нь бол та яг өнгөрсөн цаг дээр бол одоо хайр сэтгэлийн тал дээр ямар нэгэн одоо үр дүнтэй үйлдэл хийж чадаагүй үүнээсээ болоод маш юм одоо сэтгэл зүйн хувьд шарахтай тэр зүйл нь магадгүй таны хувьд одоо нэг карма гэж ярьдэн шүү дээ. Бид нар яг тийм карматай бас холбоотой байх магадaltaй. За энэ яагаад тэгж хэлж байгаа гэхээр энэхүү shadow side гэдэг карт маань ерөөхдөө бол энэ зүйлийг илтгэж байна гэж хэлнэ. За тэгээ Air of Swords карттай маань цуг гарч ирж байна те. За тэгэхээр одоо та яасан бэ гэсэн чинь Seven of Cups буюу одоо хүртэл өөрийнхөө энэ төрөлөөс гарч чадаагүй явнаа. Бас л мөн адил те ингээд нэг юм асуудлууд байсан өнгөрсөнд тэр өнгөрсөн зүйл одоо хүртэл танаас яваагүй яг ингээд энэ талдаа ороод ирсэн байна гэсэн. За Seven of Cups карт яг жоохон юм magical төсөөлөлтөө ингээ умбах мөрөөдөх ингээл аюу тийм хөнгөн энерги байж болдог ч гэсэн нөгөө талаасаа энэ маань юу гэдэг вэ гэхээр энэ карт маань ер нь бол ингээ төөрсөн тий одоо яг хичнээн магадгүй та асуудлаасаа гарч одоо эндээсээ хөдөлсөн боловч ямар нэгэн байдлаар яаж ингэж тий одоо энэ баригдмал байдлаасаа энэ нэг төвөгтэй байдлаасаа гарах вэ гэдэг энэ арц гаргалгаагаа та ер нь бол мэдэхгүй байгаа гэсэн. За тэгээ Seven of Cups картн дээр маань л тий. За энд ингээд янз бүрийн юм байгааз. За энд нэг зүүдний юу гэдэг лээ. За тэгээд энэ чулуу драгон цэцэг гэх мэтчлэн ийм картууд маань байна. За тэгэхээр бүгдээрээ одоо цаг буюу Seven of Cups те Seven of Cups бол та одоо өмнөх тэр асуудлаасаа ерөөсөө гарч чадаагүй байгаа буюу одоо ингээд асуудлаасаа яаж гарах вэ гэдэг дээрээ дахиад ингээд уг нь бол эндээсээ move хийж байгаа буюу хөдөлгөөн хийсэн байж магадгүй. Гэхдээ та энэ дээрээ хэрхэн яаж энэ зүйлээс гарах вэ гэдэг арга замаа ерөөсөө олж чадахгүй байна гэсэн үг. Яаж харж байгааг бүгдээр харцгаая. За Six of Pentacles, Three of Swords, Ace of Pentacles, Eight of Cups, Seven of Wands, за Moon, дахиад Seven of Cups карт маань гараад ирдэг гинэ. За өнөөдөр чи нэгдүгээр группийнхан бол бүр үнэхээр тэгээ дандаа сонголтын картууд нь хамгийн last карт болж гарч ирээд байна. За тэгэхээр ер нь бол шүү дээ одоо бол нэгдүгээр группийнхандаа захиж хэлэхэд өнгөрсөн энэ сэтгэлийн шарах энэ их гомдол энэ их нулимс те энэ зүйлийг одоо үнэхээр орхихгүй бол чиний ирээдүй буюу сонголт devil карт бол үнэхээр та бүхэнд маань харагдаж байгаа те ингээ гинжлэгдсэн та энд бол яг ингээ гинжлэгдсэн юм шиг өөрийгөө ингээ энд багцлаад барьчихж байгаа байхгүй энд та яг гарах арга замаа олох гээд байна гэсэн үг. Ирээдүйд та энд бол нэлээд ийм зөвлөгөө карттай байна л гэж би харна. Тэгэхээр энд devil карт маань гарч ирчээд байгаад байна. За энэ devil картыг даанч ойроос харуулах боломж алга энэ угаасаа нөгөө
хоёр хүн маань хоёулаа шалдан дээгүүрээ шалдан байгаа учраас харуулах боломжгүй. Гэхдээ нэг тарууд үздэг хүмүүс маань ер нь бол ингээ аюу сайн мэддэг болсон шүү дээ. За тэгэхээр одоо бол Seven of Cups маань одоо энэ зүйлээс яаж гарах вэ гэд та яг ингээ бүх зүйлийг аюу сайн ингээ бодож байгаа боловч гарц гаргалгаа олох гэж үнэхээр төөрч байна. За Six of Pentacles карт маань бол ер нь л нэг юм ижил тэнцүү хайр гэдэг зарчим алдагдсан буюу таны өнгөрсөнд байгаа энэ хин нэгэн хүн таныг ямар нэгэн байдлаар ийм үн цэнгүй гэх мэдрэмжийг өгсөн. За дээр нь магадгүй ганцхан энэ биш бах те энд байна энэ карма буюу өмнөх амьдралын бас нэг ийм үлийн үргэж юм байгаа тань дээр мэдээж ирэх амьдрал биднэрт маш олон асуудлыг өгдөг. За ингээ асуудлууд ингээд ер нь бол таныг энд бол нэлээд олон зүйлүүд ингээ барьсан байгаа тань. За одоо энэ зүйлээс ингээ гарыг гингүүт танд юу байгаа вэ гэхээр та ер нь бол яг та энэ хараа энэ капсуудыг те энэ одоо сэтгэл хөдлөл энэ одоо баригдмал байдлаас та үнэхээр ингээ гарц гаргалгаа болохыг хүсэж байгаа. За Moon картны маань арталттай энэ нэг юм энэ сар хоёр адилхан маад Air of Cups бол энэ зүйлийг та үнэхээр өөрөөсөө тавьж явуулахыг хүсэж байгаа гэсэн үг. Гэтэл Moon буюу та энэ замаа болохгүй байгаа. За Moon бол одоо тийм айдас та магадгүй энэ зүйлээс гарч чадахгүй байх гэсэн таны дотоод айдас. За ер нь бол тийм энэ зүйл хизээч арилахгүй байх гэсэн бас мөн эргэлзээ. За маш олон сонголтууд гарч ирж байгаа учраас аль нь хамгийн зөв болохыг бас ингээ мэдэхгүй байгаа. Ийм айхтар олон зүйлүүд байгаа тийм. За Moon бол угаасаа юм. Тэгэхээр та яг л одоо бол энэ галт бамбарыг ингээ бариад яг би те аль зүг рүү явбал замаа товчлох вэ? За эсвэл үнэхээр 7 замыг долуулангийн та ингээд явж үзчихээч энэ зүйлийг одоо олж авах буюу те өөрийгөө олж авах буюу нэлээд цаг хугацааны хувьд цаг хугацаа алдах магадлалтай. Ер нь бол ингээд одоо нэлээд юутай л хүн байгаад байна да. Энийг бол айгүй сайн засах хэрэгтэй л гэж би хэлэндээ. Энийг засах арга барил нь магадгүй те яг одоо энэ нэмэлт уншлага маань 3 дугаар групп энд байгаад байна те. Тэгэхээр та ер нь бол одоо 1-р групп маань аль болох нэмэлт уншлагыг маань авахыг хичээгээрэй гэж хэлнэ. Та бүхэн маань нэмэлт уншлага буюу та Devil картныхаа тайлбарыг авахыг хүсэх юм бол пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай групптээ ороод уншлагаа үзээрэй гэж хэлье. За ингээд энэ хүрээд уншлага маань өндөрлөж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага хэлж байна. Групп 2-ын маань Three of Pentacles. За энэ хүү карт маань ер нь бол те нөгөө нэг хамтдаа бүгдээрээ мундаг шүү гэдэг л ер нь бол карт. За ямарваа нэг зүйлийг те бөөндөө гоё хийж бүтээх ямар нэгэн бүтээл сэтгэлгээ гэсэн бас юм утга байгаа. За тэгэхээр бүгдээрээ энэхүү сонголтын картаа эндээ тавиад за тэгээд энэхүү картнаасаа бүгдээрээ өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 картныхаа сонголтыг гаргаж ирээд уншлагаа хийх болно. За ингээд групп 2 Three of Pentacles картн дээр маань за 3 карт маань бүрсрээд гараад ирэх юм. За тэгэхээр энийг хамгийн ихний карт болгоё. Энийг төгсгөлийн карт болгоё. Энийг дундын карт буюу одоогийн нэрэг болгоё. За энэ нөгөө өнгөрсөн буюу одоогоос ингээ 3 сарын хугацаанд те танд ямар өөрчлөлтүүд ирэх вэ гэдэг уншлага маань нэмэлтээр хийгдэх уншлага учраас энэ талтаа тавьчих. За энэ картуудаа бүгдээрээ илүү тодорхой болгож унших юм аа. За ер нь бол өнгөрсөн цаг буюу Six of Wands карт маань юг өгүүлэх вэ гэхээр энэ карт маань ингээ харах юм бол ер нь бол маш гоё карт. За та өнгөрсөнд бол үнэхээр тэгээд ийм өөртөө маш ихтгэлтэй ер нь бол ийм эго суурьтай гэж хэлж болно. За эго суур маань би гэсэн үзэл байгаад байгаа тий. Тэгэхээр энд бол таны сонголтын карт өөрөө ийм хамтын карт байгаа байхгүй. За өнгөрсөнд бол та үнэхээр тий аюу тийм одоо бүх юмны одоо төвн юм шиг тий. Би ингээ аюу мундаг байгаа. Би бүхнийг чадж байгаа. Одоо миний юу гэдэг
одоо хүрээлэн байгаа орчин хин нэгэн байхгүйгээр та ганцаараа мэдээж яриг бүх зүйлийг хийж бүтээнэ гэдэг бол жоохон асуудалтай тий. Тэгэхээр эго гэдэг зүйл маань яг уу хэсэг хугацаанд ингээд угаасаа ингээд амьдралын циклд үргэлжлэх ёстой зүйл үү гэвэл тийм. Миний хувьд бол нэг 28 нас хүртэл тий эго байхад бол болно гэж боддог. Яагаад тэгэхээр энэ бол угаасаа л хүмүүний тий өөрөө өөрийгөө ойлгох тэр одоо замнал нь тэгжил явагддаг. За тэгэхээр Six of Wands карт маань бол маш гоё энергитэй тий амжилттай, амжилт бүтээлээр дүүрэн өөрөө өөрийгөө маш гоё мэдэрсэн олон хүний дунд онцгой тий гоё бие галбиртай царай зүс маш сайхан ч гэдэм үү тий ерөөсөө ингээд нөгөө үйлхийн аргагүй гэдэг шиг бүх зүйлээрээ айгүй тийм төгс төгөлдөр шахуу нэг ийм гоё энерги байгаад байна. Тэгэхээр групп хоёрын маань за Six of Wands карт маань ер нь бол яг ямар зүйл явуулах гэж байгаа вэ гэдэг дээрээ картуудаа авцгаая. За өнгөрсөн буюу Six of Wands карт маань Star, Queen of Wands, Moon. За Star картаа таглахгүй бол шалтран хүмүүс гараад ирлээ. За Queen of Wands бол энд байхаас өөр аргагүй. Ten of Cups. За Shade of Sides гэсэн карт маань орж ирж байна. Page of Wands, Two of Swords. За энийг авчий да. За ер нь бол үнэхээр л те нөгөө эго суурьтай байсан гэвэл тийм. За Moon болон Star карт маань гарч ирлээ. За Queen of Wands карт маань бол ерөөсөө л Six of Wands карттай маш төстэй буюу энэ бол маш гоё те өндөр энерги одоо энергитэй. Одоо үнэхээр л нэг те өөрөө өөртөө юм бардам сууж байгаас те. Тэгэхээр энэ бол угаасаа энд байх ёстой карт уу гэвэл тийм. За тэгэхээр ер нь бол өнгөрсөн хугацаанд гэх юм уу таны өнгөрсөнд та бол маш юм аз жаргалтай гэр бүлийн хүрээлэлд ер нь бол ингээд жаргаж явсан гэж хэлж болно те өөрийнхөө дураар. За хийх ёстой зүйл гэж байна, хийхгүй зүйл гэж байдаг гэдэг шиг өөрийн гэсэн boundary-тай, өөрийн гэсэн хэл хязгаартай явсан байна. За энэ бол Two of Swords буюу King of Swords картууд маань ерөнхийдөө бол айгүй тийм зарчимтай өөрөө өөрийнхөө те нэг ийм өөрөө өөртөө үнэхээр л одоо төгс бүрэн дүрэн итгэлтэй ийм хүн байсан байна. За бүгдээрээ энэ Shadow Side маань яагаад гарч ирсэн талаар тодруулчих юм бол Moon картын маань бас ер нь бол Moon карт маань ер нь бол тодорхой болж ирнэ гэсэн үг. За Shadow Sides буюу сүүдэр тал карт маань өнгөрсөн ямар утга учиртай гарч ирж байгаа вэ? За Seven of Wands. За ер нь олно шүү дээ тий. Яг л нөгөө өөрөө өөрийнхоороо маш их зүтгэдэг гэсэн үг. За яагаад гэхээр шүү дээ. Nine of Pentacles карт маань бие даасан тий. Ерөөсөө юугаач дутдаггүй. Та бол тий бүх зүйл байсан. Танд одоо тий амардаг, зугаалдаг одоо тий ийм ер нь бол эд хөрөнгийн хувьд ч маш боломжийн өөрөө өөрийнхөө одоо зүйлд тий одоо байгаа бүхэндээ ингээл талархалтай мөн жоохон юм нөгөө нэг юу байсан байх хандлагатай. Тэр зүйл нь одоо хичнээн ингээд буруу зүйл байсан ч гэсэн та тэр зүйлийг олныг их айхтар анзаардаггүй явж исэн гэсэн үг. За Moon байсан байна. Одоо тэгээ төөрөгдөл байсан уу байсан. За дээр нь одоо хийлинг хийх буюу та зүрх сэтгэлээ ямар нэгэн зүйлээс эдгэх шаардлага байсан уу байсан. Гэхдээ та энэ дээр бол ер нь бол яг ингээд одоо бие суурьтайгаар гадна талаасаа илүү одоо нэг таашаал авч амьдэрсэн гэх юм уу та. За нэг юм. За одоо цаг дээр та бүхний маань групп 2-ын маань энерги юу вэ гэхээр Death карт маань гарч ирсэн байна. Энэ бол жинхэнэ ёсороо өөрчлөлтийн карт байгаад байгаа. За дараагийн карт бол Fool карт те. Энэ Fool карт маань бол
одоо ирээдүйд таны ер нь ойрын 3 сард магадгүй зөвлөгөөгөр гарч ирж магадгүй эсвэл те ямар нэгэн одоо хийж бүтээх ажилч байт юм уу, хайрч байт юм уу мэдэхгүй байна. За энэ бол нэмэлт сэдэв болж орж ирэх байгаа. За тэгэхээр death card буюу одоогийн энерги ер нь бол хэрхэн өөрчлөгдсөн байгаад байна вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За Queen of Pentacles, Ace of Pentacles, Four of Pentacles. Энэ Pentacles-ууд маань ямар их гарч ирж байна вэ? Empress, Eight of Cups, Nine of Wands, Seven of Wands, Four of Swords, Three of Wands. За Nine of Pentacles дахин гарч ирлээ. За тэгэхээр ер нь бол яг ингээ энергийг харах юм бол өөрчлөлт одоо бол явагдаж байна. За эхний картн дээр маань бүгд ярьсантай энэ эго суурьтай буюу Queen of Wands карт маань өөрөө маш юм хүчрхэг. Ер нь бол тэг намайг бол гүцэх юм нэг байхгүй. Би бол бүх талаараа онцгой гэсэн ийм карт байдаг бол өөрчлөлт карт буюу одоогийн энерги маань арай гоё ингээд нэг юм зөөлрч орж ирж байгаа буюу Queen of Pentacles гэдэг энэхүү карт маань ер нь бол ингээд буур сууж байгаа буюу те нэг жоохон ингээд юмсыг ойлгох гэж хичээж байгаа. Ер нь бол чиний дотоод сэтгэл ингээ ямар нэгэн зүйлд өөрчлөгдөхөд бэлэн байгаа гэсэн ийм карт гарч ирж байна. За тэгэхээр энд бол Seven of Pentacles карт маань одоо ямар байгаа зүйлээ те та одоо бол яг ингээд өөрийнхоороо өнгөлж байгаа буюу байгаад одоо яг нэг айхтар том өөрчлөлт хийсээ илүү яг ийм нөгөө өөрийнхөө одоо байгаа зүйл дээр одоо маш их юм нэг юм өнгөлгөө явагдаж байгаа гэх юм уу одоо нэг өөрчлөлтийг хийхийг хичээж байгаа зүйлээ нэг айхтар хөдлөхгүйгээр гэсэн үг. За энд болохоор яагаад гэж байгаа гэхээр эндээ үүдэндээ ингээд суудсан байгаа 4 Pentacles барьсан ийм хүн байгаад байна. За ер нь бол Pentacles картууд маань маш их гарч ирж байна. За энд бол Cups картууд маань no те. Тэгэхээр энд бол Cups бол хэрэгтэй байна. Яагаад гэвэл та одоогоор л яг ингээд нөгөө өөрчлөгдөөгүй те өөрчлөгдөх ёстой боловч өөрчлөгдөөгүй зүйл чинь энд их байгаад байна гэсэн. Nine of Pentacles карт маань өөрчлөлтгүй гарч ирээд байгаа нь ер нь бол яг selfish буюу нэг хувиа хичээсэн гэж ярьж байгаа боловч энэ бол нөгөө өөрөө өөртөө итгэлтэй би бүх зүйлийг ингээд өөрийнхоороо ингээд аваад явчих чаднаа гэсэн юм итгэл дүрэн эмхтэй энергитэй юм карт байгааддаг. Гэтэл та энд байгаа байдлаасаа ингээд хурж чадахгүй байгаа байдал чинь таныг нэлээд болонгортуулж байгаа гэж хэлнэ. Яагаад тэгэхээр те энд явмаар байгаа хгүй юу? Ууг нь бол те таны feelings чи өөрөө энэ зүйл бол те магадгүй Pentacles ажил карьер мөнгө санхүү гэдэг зүйл бол таны хувьд нэг тийм айхтар том асуудал байхаа болсон буюу те сэтгэл санаа амар амгалан хин нэгэнд хайрлагдах магадгүй сэтгэл ч юм уу те энэ зүйл танд одоогоор бодогддог болсон гэсэн үг. За тэгэхээр ингээд өөрийн гэсэн өөрийнхөө дотоод хүнтэй нэлээд зөрчилдөж байна. Одоо яг байгаа байдал чи өөрөө яг юм stagnant буюу те яг ингээд доороо гатсан өнгөрсөнтэйгөө бол өөрчлөлт зүгээр ингээд нэг юм арай нэг уян зөөлөн арай нэг тийм амьдралыг үйлдэх үзэл маань биегээсээ буюу эгогоосоо баг зэрэг салж байгаа боловч яг та одоогийнхаа одоо нөгөө байгаа зүйл сэтгэл хангалуун байх гад ингээд хөдлөхгүй байгаад байна гэсэн. За тэгэхээр хөдлөхгүй байгаад байгаагийн одоо нөгөө дутагдaltaй тал нь юу вэ гэхээр ерөөсөө л таныг энд харах юм бол энд Four of Pentacles, энд Four of Pentacles, энд Nine of Pentacles, дахиад Nine of Pentacles. За ер нь бол энэ зүйлтэй та энэ тухтай бүсээсээ гарч чадахгүй байна гэсэн. Одоо танд өөрчлөлт хэрэгтэй байгаа буюу энэ өөрчлөлт танд хэрэгтэй шүү гэдгийг танд үнэхээр олон зүйл харуулж байгаа болохоор та энэ зүйлийг ингээд талаар боддог болсон гэсэн. Тэгэхээр нөгөө нэг урсгал ус гэдэг зүйл бол ингээд айгуу гоё цэвэртэй гоё тунгалаг байгааддаг. Одоо нөгөө тогтмол ус гэдэг лүүдээ нэг газараа яг ингээд урсгалгүйгээр ингээд тогтцсон ус айгуу тийм ингээд үнэр орно одоо нэг үдээ ингээ булангартна гэдэг шигтэй ер нь бол ингээ хорвоо ертөнц маш хурдтайгаар хөдөлж байгаа үед
та байгаа газараа гацсан хэвээр байвал танд яг уу те асуудал окей болж гин. Магадгүй одоо байгаа зүйл чинь магадгүй те нэг айхтар тийм одоо санхүүгийн хувьд эрхчлөөнд хүрээгүй ч гэсэн одоо байгаа ажилдаа дуртай одоо байгаа гэртээ дуртай ингээд ямар нэгэн байдлаар ямар ч өөрчлөлтгүй суугаад байгаа чинь жоохон аимшигтай байна л гэж хэлгээд байна. Тэгээд нөө ирээдүйд full card гарч ирж байгаа нь бол үнэхээр утга учиртай. За тэгэхээр та бүхэн маань ойрын 3 сарын хугацаанд ер нь бол ямар өөрчлөлтүүд орж болох вэ буюу full card-ныхаа одоо дэлгэрэнгүй уншлагыг авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай групптэй орох юм аа. За ингээд 2 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. Ингээд групп 3-ын маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань Nine of Pentacles гэсэн картын сонголтыг хийжээ. За ийшээ тавьчих. За Nine of Pentacles карт маань ер нь бол маш гоё карт. Энэ карт маань ямар нэг зүйлээс хараат бус тэ өөрөө өөрийнхөө хүчээр амьдардаг, өөрөө өөртөө маш ихтгэлтэй ийм одоо эмгтээлэг энергитэй карт маань байна. За тэгэхээр өнөөдөр тэ өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 уншлага хийж байна. Тэгээд энэхүү картнасаа бүгдээрээ өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 картын сонголтыг авах болно. За групп 3 Nine of Pentacles өнгөрсөн цагийн нэрэг гаргаж өгнө үү? Nine of Pentacles. Яа ийшээ бүсрээл явуулдаг шүү. Four of Cups. За нилээ ийш нь тавина. За одоо цагийн нэрэг маань Seven of Pentacles. За одоо энэ талдаа өнгөрсөн цаг буюу одоогоос 3 сарын дотор гэсэн үг шүү. За 2 карт маань гараад ирлээ. Энийг зэрэгцүүлээд тавьчих да. За энэ Hierophant болон Knight of Pentacles гэсэн 2 картны маань сонголт гарч иржээ. За тэгэхээр энэ 2 карт маань нэмэлт уншлага болж орж байна. Өнгөрсөн болон ирээдүй гэсэн уншлага өнөөдөр хийгдэх болно. За Four of Cups карт маань өнгөрсөнд та ямар нэгэн маш гоё өөртөө хэрэгтэй зүйлийг мэдсээр ээж алдна гэдэг шигтэй өөрийнхөө боломжийг алдсан гэсэн нэг юм мэдрэмжтэй карт. За яа тэгэхээр те танд ингээ хин нэгэн санал тавьсан те боломж өгөхийг хүссэн. Гэхдээ та энийг аваагүй буюу 2 гараа хумгаад суучихсан байна. За тэгэхээр энэ магадгүй ажиллаж байж болно, хайр дурлалж байж болно. За тэгэхээр бүгдээрээ энэхүү Four of Cups карт маань ямар утга учиртай болохыг гаргаж ирцгээе. За өнгөрсөнд Four of Cups ямар боломжийг алдсан бэ? King of Cups. Four of Pentacles. Three of Wands. Oops, Karma карт маань гарч ирж байна. Ten of Pentacles, маш гоё гэр бүлийн карт, Empress. Seven of Pentacles. Shadow side юу болов вэ? Knight of Cups, Page of Cups. За ер нь олно штэ 3 дугаар группийнхан бол ерөөсөө л өөрт ирсэн маш гоё боломжийг алджээ. За энэ бол нэгдүгээрт хайр сэтгэл гэж хэлнэ. Би бол нэгдүгээрт хайр сэтгэлтэй холбоотой. Яагаад гэвэл эхний карт маань King of Cups карт гарч ирсэн. Та энэ зүйлийг өөрийнхөө одоо сайн дураар үгүй хийжээ. За магадгүй энэ харилцаа таны тэ одоо байгаа комфорт зон гэж ярина тэ өөрийнхөө одоо байгаа байдлыг өөрчлөхийг хүсээгүй буюу
хэн нэгэн одоо хүн таны амьдралд орж ирж танд одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг санал болгосон. За 3 дугаар группийн дээр ийм хайр дурлалын юм яригадаад байна уу да. За гэтэл та бол энэ зүйлийг авч чадаагүйгээрээ одоо бол баг зэргийн би бол таныг энэ зүйлийн талаар бол маш их боддог гэж хэлнэ. Энд ихтэй яагаад ч юм хичнээн те одоо сайхан хайр байж болох ч гэсэн өмнөх насны одоо карматай холбоотой байх магадлал нь бол айгүй өндөр байна. Яагаад тэгэхээр энэ одоо те эмэгтэй ч юм уу эрэгтэй маань маш гоё гоо үзэсгэлэнтэй үнэхээр одоо эмэгтэй ч эрэгтэй ч те маш олон хүний анхаарлыг татсан ийм маш гоё үзэсгэлэнтэй хин нэгэн сайхан залуу эсвэл те байсан байна. Гэтэл энд бол яагаад ч энэ хүнийг өөрийнхөө амьдралд яг тухайн үед оруулж ирэх боломж нь байгаагүй. Хүсэл тэмүүлэл нь байсан. Гэхдээ зүрх сэтгэл чинь хүлээж авсангүй. Зүрх сэтгэл чинь яагаад хүлээж аваагүй вэ гэхээр энэ зүйл бол цаанаа ямар нэгэн байдлаар учиртай юм байна л да. Shadow side буюу сүүдэр тал чинь энэ хүнийг одоо харснараа гэх юм уу, учирснараа гэх юм уу те та өөрийнхөө аюу тийм сүүдэр тал муу талаа гэсэн үг шүү дээ олж харсан. Энэ харилцаа бол ер нь те ингээд аваагүй байдал нь танд одоо магадгүй аюу тийм өвдөлттэй санагддаг байх магадaltaй юм аа. Яагаад гэвэл карма гэж гарч ирж байгаа учраас энэ бол таныг өвтгсөн авъя гэж бодсон ч те энэ одоо хүнтэйгээ болж бүтэхий гэж бодсон ч болж бүтээгүй ийм харилцаа. Хүсэл тэмүүлэл байгааддаг, зүрх сэтгэл байгааддаг. Гэхдээ тухайн цаг мөчтөө үнэхээр болоогүй байна. За Seven of Pentacles одоогийн энерги бол та маш удаан хугацаанд хичээл зүтгэлийнхаа үр шимийг гоё хүртэх гэж яваа хүн байгаад байна. За тэгэхээр бүгдээрээ ямар ч гэсэн Seven of Pentacles картан дээрээ тодруулга картууд авцгаая. Eight of Wands, Lovers, wow. Ace of Swords. Зөндөө карт. Four of Swords, Queen of Wands, High Priestess, Ace of Wands, Queen of Pentacles. Wow. Two of Wands, Queen of Cups, Four of Cups тэгээ гарч ирж байна. Strength карт маань гараад ирлээ. За ер нь бол штэ картуудаа гаргаж ирж байхдаа нэлээ харлаа л да. Тэгэхээр магадгүй шүү. Ер нь бол энэ өнгөрсөнд алдсан хүн маань таны амьдралд одоо орж ирэх боломж байж болно. Аггүй бол бүр цоошин маш гоё хайр таны амьдралд орж ирэх нэ. Орж ирсэн байна. Одоо цаашдээ. За тэгэхээр энэ зүйл яаж өрнөд байгаа вэ гэхээр магадгүй өмнө нь бол үнэхээр ингээд чаленжтай болоогүй гэж бид нэр ярьсан те. Энэ зүйл та магадгүй энэ алдаагаа давтахгүй тулд хичээснийхаа үндсэн дээр буюу таны хичээл зүтгэл одоо нэг үнэлэгдэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үнэлэгдэх боломж чинь одоо ингээд гарч ирсэн байна. За ямар нэгэн гоё холбогт мэдээлэл ирж гэн те. Хайртай хүнээс чи мэдээлэл ирж гэн. Юмс гоё тодорхой болж ирж гэн. За таны тэр хүнийг гих хүсэл тэмүүлэл сэргэж байна те. Бүх юмыг зөв байранд нь оруулахыг хүсэж байна. Justice card маань бай. Two of Wands бол одоо те яг үнэхээр ингээд сонголтын цикл ирсэн. За Four of Cups энд байгаа нь энэ карт маань ингээд дахиад одоо гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо та энэ боломжийг авах уу алдах уу гэдгээ ер нь бол өөрөө шийдэх нэ. За тэгээ харах юм бол штэ энд те одоо бол яагаад ингэж магадгүй хуучин харилцаа гэж хэлээд байгаа вэ гэхээр энд нөгөө нэг
Justice card маань байгаа байхгүй. Justice card бол шударгасны карт. Тэ? Үнэхээр та энэ хүнээ буцааж авахыг хүссэн л бол энэ зүйл болох боломж нь бүрдсэн гэсэн үг. Queen of Pentacles бол амлалт өгөх эмэгтэй энерги. Энд тэ гэр бүл болох боломж байсан алдсан. Гэхдээ одоо та яг нэг юм хайртай хүнээ, хайртай за бүр ингээд тэ үнэхээр хайр дурлал биш бол үнэхээр ингээд ажил гэдэг зүйлтэй бол бас холбож ойлгож болон шансаа ингээд авч гинэ гэсэн үг. За тэгээ нэг айхтар хүчлэлгүйгээр энэ зүйлөө уг нь бол одоо л маш гоё бүтэмжтэй байгаад байна. Тэгээд 3 дугаар группийнхан бол nice те. Энэ бол одоогийн энерги бол гоё байна. Өнгөрсөнд яг боломжийг алдсан. Гэхдээ энэ зүйлс одоо бол буцаж сэргэж таны амьдралд орж ирж байна гэсэн үг. За тэгэхээр 3 дугаар группийнхан маань одоо өнөөдрөөс хоошоо ер нь бол нэг ойрын 3 сар гэсэн үг шүү дээ. Одоо 2026 оны эхний 3 сард таны амьдралд ямар зүйлс өөрчлөгдөөр байна вэ гэдэг Hierophant бас Knight of Pentacles картууд маань гарч ирсэн байна. Тэгэхээр энэхүү хоёр картынхаа одоо яг ийм дэлгэрэнгүй уншлагыг авахыг хүсвэл та пэйж болон Instagram хаягаар хандаад таалттай групптэй ороод уншлагаа үзэх юм аа. За ингээд энэ хүрээд 3 дугаар группийн маань уншлага өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд баярлалаа. Баяртай.